За сайн байна уу? Би палеонтологи биологийн хүрээлэний ажилтны үндэслэл юм байна. За энэ удаа та бүхэнд ерөнхийдөө палеонтологийн тухай үндсэн ойлголтууд, олдох газрын тухай, за тэгээд дээрэс нь олдруудын тухай, хадгалт хамгаалалт анхаарах зүйлсийн тухай. За палеонтологи гэдэг нь бол эртний грек хэлнээс эртний амьд биетийн сургаал гэж орчуулагддаг. Ерөнхийдөө үндсэн ойлголт нь бол хүн үүсгээс өмнө амьдарч ирсэн нэг эртний амьд хүн бол үр тоосон зур бүгдээрээ палеонтологийн шилжихааны судлагдах юм гэж байна. Бидний мэдхээр бол үлэг гөрүүл гэж ойлгодог бол манай палеонтологи биологийн хүрээлэн нь микроскопоор хараад судалгаас ахуулаад хүний нүдэнд харагдах үз бүр том асар том үлэг гөрүүлтийг хүртэл судалдаг өргөн салбараар судалдаг шинжилгээ ухааны салбар юм аа. Палеонтологи нь 3.500 сая жилийн нэртэйгээс одоо хүн үүсэл хүртэл организмын чулуудсан үдирдэл тэдгээр өмөр амьдралын орчин газар зүүн дарахал түүхэн хөгжлийг нь судална. Гэхдээ энэ нь зөвхөн Монгол улсын хүрээнд ачаглалтай биш, дэлхийн хэмжээний мэдээллийг биднээс суулгаж өгдөг онцлог юм аа. Палеонтологийн ач холбогдол нь болохоор дэлхий дээрх амьдралын хөгжлийн түүхийг сэргээн. Энэ нь бүх орнуудад палеонтологийн олдор цуглуулга элбэг олддоггүйгээс гадна манай улсад нь палеонтологийн олдор цуглуулга, хадгалалт, хамгаалалт, төрөлцсөн байдал гэх зэргээр дэлхийд одоо гин байдлаар 2-3 дугаар байранд явж байгаа их онцлогтой даваа талтай. Цаашлаас манай палеонтологийн олдор цуглуулга баяжих өргөн боломжтой байдаг. Тэрнээс гадна геологийн насыг тодорхойлоход тухайн хурдсан дагуулж байгаа бичил биетэн ургамлын үр тоосон цор ургамлын үлдэл зэргийг ашигладаг. Мөн ашигт малтмлыг шинжилгээ ухаанд дээр цаах малтмал бүрэлд нөхцөлийг тогтоох танин мэдхийн тулгуур онцлон болох амтан ургамлын үг удмын харилцан холбоог тогтоох хөгжлийн жишээ хандлагыг гаргах гэх мэт шинжилгээ ухааны нөгөө талаас музейн үзмэр ховор олдрын цуглуулга саам үргийг бүрдүүлэх зэрэг ингэснээр зуршлыг татах бүхэн боломжийг биднээс өгдөг. Манай орноос олдож тогтоогдсон үлэг гөрүүлүүд нь дэлхийн үлэг гөрүүлийн ангил зүүн 65% эзэлдэг бөгөөд дэлхийн хэмжээнд үлэг гөрүүлийг 7 зүйлийг тухайн үндэтгэс манай орны хувьд 6 зүйлгээс нь 80 гаруй төрөл зүйл тодорхойлогддог байгаа юм байна. Тэгээ палеонтологийн дурсгалыг хөдлөх болон үл хөдлөх гэж ангилаад хөдлөх дурсгалт нь болохоор үл хөдлөх дурсгалт нь олдорт газрууд тэнд байгаа эртний амьтан ургамлын зөөж болшгүйгээр их том хэмжээгээр хадгалагдсан үлдэц далцсууд газар дээр нь үлдчих болохоор мөр гэх мэт мөн түүний хөвлөд агуулж байгаа палеонтологийн дурсгалуудыг ангилаад байна. Үл хөдлөх дурсгалт нь болохоор дурсгалт олдорт газраас биднээс олж цуглуулж авсан олдор материалууд тэр дотроо эртний амьтан ургамлын олдор чулуудсан дардас чулуудсан яс зэрэг байна. За энэ слайдн дээр та бүхэн харж байна. Эхний слайдн дээр бол эртний ургамлын дардсны олон төрөл зүйлийн хэлбэрүүд, дараагийн слайдн дээр болохоор эртний загсны маш олон төрлийн дардсууд харагдаж байна. Тэр газрын зураг дээр харагдаж байгаа шиг нь болохоор тархалтын байдлыг үзүүлж байна. За та бүхэн сонин байх болов гэсэн үндсэн дээрээс үлэг гөрвлийн ясан дээр жишээ авч үзүүлээ л да. Үлэг гөрвлийн яс маань хүмүүс их гайхдаг л да. Энэ олон сая жил болоход яаж хатгалагдж үлдсэн юм бэ? Хэдхэн 10 жилийн настай хүний яс үлдэхгүй байхад үлэг гөрвлийн яс яаж үлдээд байгаа юм бэ гэдэг нь хүмүүсийн олонхын сонирхлыг хамгийн татдаг асуулт. Тэгэхээр хамгийн сүүлийн үлэг гөрүүл бол 65 сая жилийн өмнө амьдарч байгаад мөхсөн. Тэрнээс өмнө амьдарч байсан амьтс гэж ойлгож болно л да. Энэ үлэг гөрүүлүүд тухайн амьдарч байгаа орчин үедээ мэдээж хэрэг одоогийн биднээс амьдарч байгаа янз бүрийн том жижиг биетэй
эргчин, төрөл бүрийн төрөл зүйлтэй, зарим хэсэг нь махчин, зарим хэсэг нь үсэн эзэстэн холилдож явагдчихсан байна. Тэр үед тухайн байдгaalууд биологийнхаа замаар хүчрэгдээд газрын хөрсөн дээр үлдэхдээ зарим тохиолдолд эсрэг зэмээр хооллдог амьтад идэвхтэй, зарим тохиолдолд тухайн бодгаал байгалийн гинтийн огцом аюулаас шалтгаалаад дагтаж буушлагдах тийм тохиолдол байдаг гэсэн. Тэгээд үлдчихэж байгаа зарим хэсэг яснууд нь ч юм уу эсвэл тэр амьтад бүхлээрээ газрын хөрсөнд дарагдаж буушлагдсан. Тэгээд тэр буушлагдаад их олон сая жил болсны дараа тэр тухайн буушлагдсан хөрсөн их нь элс шаврын цементлэх маягаар дагтаршаад тэр дагтарсан хэсэгт нагаар үлдэхгүйгээр хамгаалт сайн үүсчихдэг. Ингэснээр тухайн яс нь чулууж эрдэсчээ бидний үеигт хадгалж үлдсэн юм байна л да. Тэгээд ялангуяа говийн хөрсөлтөх дээр харагддаг л да. Хөрсөн цагаарын өөрчлөлт, тектоник хөдөлгөөн, газрын суул, дөрвөлтөөс шалтгаалгаас гадна цагаарын хүчин зүйлийн нөлөөгөөр ялангуяа салхи, ус, борооны нөлөөгөөр хөрсний буулгалт илэгдэл маш их хэмжээгээр явагдсны үндсэн дээрээс далд дарагдмал байсан олдрууд маань ил гарч ирдэг. Энийг л биднээс палеонтологийн олдорт газар энийг үндэслээ биднээс хайгуул судалгаагаа хийж олдор судалгаа барьжуулдаг. За та бүхэн одоо энэ зурган дээрээс харж байна л да. Үлэг гүрвлийн өндөгний үүр байна. Энэ үлэг гүрвлийн өндөгний үүр маань нэлээд олон Монголоос бол жишээлбэл 5 төрөл зүйлийн өндөг олдсон байдаг. Одоо энэ дээр бол ялгаа харагдаж байна. За мөн түүнчлэн авторитийн уруу болон шар цав гих зэрэг газруудаас үлэг гүрвлийн толноор хадгалж үлдсэн мөрмөд байдаг. Мөн түүнчлэн манай палеонтологийн олдорт газруудаас дэлхийд гаргагдсан нэм ховор соёлын өөр нэм ховор госгүй соёлын өөр бүртгэгдсэн нэг үзмийг та бүхэнд харуулж байна. Энэ бол бөөнөр хадгалагдсан Протосорик товс гэдэг өвсөн эзэдүүлэг хөрвөлийн 15 зулцаг. Энэ олдор юугаараа сонирхолтой байдаг вэ гэхээр үлэг гүрвлийн олдор гэдэг маань өөрөө энэ их олон сая жилийг дамжиж хадгалахдаа нэлээд бүх бат хэсгүүд бүх бат хэсгүүд нэгддэг бол энэ олдор дээр ийм жижиг хэврэг яснууд нь маш сайн хадгалагдж үлдснээс гадна эдгээр зулцгууд нь бүгдээрээ нэг тийшээ толгойн чиглэсэн байдалтай болцсон нь үлэг гүрвэл бол үр төлөө бас хамгаалах инстинкттэй тэднээсээ төлөө сэтгэл санаа тавьдаг байсан болов уу гэсэн шин сэтгэлийг шинжилгээнд оруулж ирсэн. Эднээс бол нэг талаасаа эхийгээ хоол ихийг хүлээгээд үүрэндээ байж ах үедээ гаргацсан байдалтай болцсон байна. Палеонтологийн олдрыг олдорт газраас малтаж зөөвөрж боловсруулалт хийхдээ хамгийн түрүүнд бол олдорт газрууд дээр биднээс экспедиц гаргаж ажилладаг. Тэр нь тодорхой тайлантай, тодорхой хугацаатай төлөвлөгөөний дагуу явагдаж байдаг. За та бүхэн тэр ихний хамгийн дээдлийн зураг дээр харж байгаа. Энийг дараагийн зураг дээр би та бүхэнд тонгуулж үзүүлье. Олдорт газартаа палеонтологийн олдор маань иймэрхүү илэрч багтай бараг харагдахгүй төдий байдаг. Энийг мэргэжлийн хүн өөрийн нүдээр хараад энэ цаашаа үргэлжлэх үгүй гэдгийг тодорхойлоод ухалт малталгаа хийж идэг. Тэгээд энэ цаашаа үргэлжлэх магадaltaй гэсэн олдруудаа биднээс тойруулаад одоо тэр голын зураг дээр харагдчихсан. Аслаас нь их хугацаагаар тойруулж аюулгүй тухайн олдрыгоо аль болох аюулгүй гэмтээхгүй авахын тулд газрын хөрстэй энэ доотлын нэг цагаан зураг харагдаж байна уу? Тэрийг болохоор пластик жакет гэж байна. Энийг олдроо хээрийн нөхцөлд боловсруулах, судлах боломжгүй байдаг учраас биднээс аюулгүй зөвлөхийн тулд олдрыг ингэж багилдаг байна. Тэгээд хотод авчираад биднээс өөрсдөө лабораторид тэнцэн техник боловсруулалт хийгээд
судалгааны ажил хүлээлгэж байдаг. Судалгааны ажил хийлсэний дараа биднээс энийг үзэн үзмөр болохгүй эсвэл сан урагтай хатгалгүй гэдгийг шийддэг. За түрүүний та бүхэнд үзүүлсэн тэр эхний зураг бол ингээд томроо ингэж харагдаж байгаа юм л да. Яг тухайн олдорт газарт бол хүн ингээд харахаар хэдэн урсцсан яснууд тэгээ энгийн хүний үнээр харахад бол энэ олдор эсэх нь их тодорхойгүй ойлгоход хэцүү үздэг л та. Гэхдээ зарим тохиолдолд олдрууд маань хэлхээтэйгээр түрүүний ярьснаар салхины болоод ус борооны үйлчлэлээр ил гарцсан байх тохиолдол ч байж байгаа. За тэгээд энэ технологийн олдорт газруудын холоос харагдаж байгаа байдал нь бол яг нь ерөнхийдөө үлэг гөрвлийн хувьд бол оюун бүс нутгуудаар арай илүү олддог. Тэгээд манай технологийн зүйн судалгааны хүрээнд нөөцн тогтоогдсон судалгаа сайн хийгдсэн газруудын жишээг таамагт харуулж байна л да. Энэ бол Дорногов аймгийн Хүрэн духын олдорт газар байна. Нөгөөх нь Өмнөг аймгийн Төвөргийн ширээгийн олдорт газар. Төвөргийн ширээгийн олдорт газар бол ялангуяа хосгүй өмд олдроо их баялаг ноцолцож байгаа үлэг гөрвлүүд хоёр ноцолж байгаа. Тэр чигээр дарагдсан хоёр үлэг гөрвөл түрүүний 5 зургийн үзүүлсэн 15 зулцууг гэж юм уу те. Ийм олдруудаараа их баялаг газар юм аа. Өмнөг аймгийн нэмэгтийн олдорт газар бол та бүхэн мэдэндээ Т Батар гэж яриад байгаа тийм үү. Ашиглах ухааны нэршил нь болохоор Тавтас авар Батар. Тэр үлэг гөрвөл мөн нэмэгтийн насны үлэг гөрвлүүд ихээр олддог маш баялаг олдорт газар байна. Дорногов аймгийн энэ Баян ширээгийн олдорт газар нь бол өөрөө Баян ширээгийн фармац гэж үүсгдэг. Энэчнээс бас тухайн насных нь олдрууд мөн баялаг сайн олддог газар байна. Гэхдээ энгийн хүний нүдээр хараад энэ чинь олдорт газар юм байна. Энийг биднээс хил хязгаар яаж тогтоох вэ гэдэг асуудал их хүндрэлтэй байгаа учраас биднээс ер нь ярилцаад орон нутгад байгаа олдорт газруудаараа энэ удаад чагсаалтаар үрдэх дараа нь мэрэгчлийн улсууд яваад хил хязгаарыг тогтоож явахгүй бол олдорт газар маань ил харагдах хэсгээс гадна харагдахгүй хэсгүүд их байж байгаа учраас хил хязгаарыг тогтооход их төвөгтэй хүндрэлтэй байдаг юм аа. Тийм учраас эхний ээлжинд ер нь энэ хийж байгаа хичээлийн гол агуулга нь бол та бүхэн гарт тарааж өгсөн байгаа хаа тэр гарын алх дээр энийг бас тодорхой бичсэн байж байгаа. Гэхдээ энэ дээр нийтэд ойлгох, нийтэд мэдээлэхийн тулд ингээд газрын зураг дээр тэмдэглээ үзүүлсэн байна. Та бүхэн өөрсдөө хараад аваарай. За энэ дараагийн зурган дээр болохоор орон нутгийн хамгаалтанд авсан технологийн 15 үйл хөдлөлт дурсгал байна. Монгол орны үлэг гөрвлийн тархалт нь яг үлэг гөрвлийнхаа хувьд бол говийн бүс тэгээд говийн бүсийн ялангуяа урд хэсгээрээ нэлийн өргөнд тархсан байж байдаг. За энэ ч таамасын сайн ойлгохгүй байгаа Баян ширээ нэмэлт жодох төвхтэйгийн фармац гэдгийн талаар дараагийн слайдн дээр үзүүлэх бөгөөд одоогийн зүгээр харж болох зураг нь бол тархалтын ерөнхий байдлуудыг хараад байгаа болно. Одоо энэ хөхтэйгийн фармац гэдэг энэ хөрнөр үзүүлсэн нь бол хамгийн хөгшин хуучин олдрууд насны хувьд хамгийн өндөр настай гэж ойлгож байна. За энэ хөхтэйгийн цаг үе үлэг гөрвлийн олдорт газрын тархалт гэсэн энэ зурган дээрээс та бүхэн харж байгаа 125-аас 100 сая жилийн өмнөх наслалтын хувьд. Энэ бол Түрүү цэрдийн үеийн үлэг гөрвлүүд гэсэн үг. Энэ нь одоо энэ Хүрэн дух, Зүүн Шанхай, Алгуу улаан цав татаал гэдэг газрууд. За энэ Хүрэн духаас нь бол үлэг гөрвлүүд, Алгуу улаан цаваас нь өндөг, татаал, Зүүн Шанхайаас нь бас үлэг гөрвлүүд олддог. За энэ Баян ширээгийн цаг үеийн үлэг гөрвлийн олдорт газар гэдэг түрүүн Баян ширээгийн олдорт газрын зургийг та бүхэнд үзүүлж ирсэн. Энэ Баян ширээгийн олдорт газар нь
баян ширээгийн формац нь цаг үеийнхээ хувьд бол хөхтөөгийнхаа залхамж гэсэн үг. Энэ хөхтөөгийнхаа хожуу дараа үед нь гэсэн үг л дээ. 99-өөс 90 сая жилийн өмнө үеийг хамруулж үздэг. Улаан цалцаа багад тариаж шинэ усны толгод хонгил цав. За эднээс дотроос хонгил цав, баян ширээ, амтгай, баялгийн цав зэрэг нь олдор суглуулгаараа илүү ариун. Гэхдээ бүх газраас нь олдор суглуулга олддог. Ийм газар байна. За жодохтын цаг үеийн үлэг гөрүүлийн олдорт газрын хувьд бол 86-аас 80 сая жилийн өмнөх цаг хугацааг хамруулж үзэж болно. Энд түрүү ярьсан төгрөгийн ширээ олдорт газрыг та бүхэн зургийг харуулсан. За энэ баян цаг гэж байгаа бол та бүхэн мэдэндээ Америкийн байгалийн түүхийн музейн судлаач Эндрюсийн ахалсан баг баян ширээгээс хамгийн анх эртний хүний мөрийг хайж авчираад үлэг гөрүүлийг өндөгтэй хамтуулаад үлэг гөрүүлүүдийг амтсан өндгөлдөг байсан тийм анх мэдчихсэн домогт газар байна. Тэгээд үүдэн сар, замын хонд, алтан цэг, ягаан хууль, алэг цэг, хонгил цав гэдэг. За энэ нэлээд захад харагдаж байгаа авдрантын нур бол нөгөө мөр хадгалагддаг газар байна. Үлэг гөрүүлийн мөрөд маш ихээр хадгалагдсан, чулуудсан байдалтай шаврын дээр нэлээд олон төрөл зүйлийн үлэг гөрүүлж үлдсэн байдалтай хадгалагдсан байдаг. За энэ нэмэгдийн цаг үеийн үлэг гөрүүлийн олдвол газрууд нь бол 75-аас 70 сая жилийн өмнө. Нэгсэндээ үлэг гөрүүлийн амьдралын мөчлөгийн дэлхийд дээрх амьдралын хамгийн сүүлийн мөчлөг гэсэн үг. Тэгээд энэ олдвол газрын хувьд бол тухайн цаг үеийнхээ хувьд их таатай уур амьсгалтай байснаас шалтгаалаад тэр цаг үеийн амьтад нь их том биетэй болсон. Тэгээд маргааш өнөөдөр зарсан нэг удаа маргааш та бүхнийг энэ сургалтынхаа үйл ажиллагаанд хамруулад Хүмүүн Монгол дээр манайх нэг үзэсгэлэн дээрсэн байгаа л да. Сэдвчилсэн үзэсгэлэн. Ингээд цаг үеүүдээр нь ялгцсан. Тухайн цаг үе дээр ямар үлэг гөрүүл амьдарч байсан. Тэднээс төлөөлөгчдийг харуулсан. Тэгээд энэ чинь урд нь дэлхийдч байгаагүй. Азийн үзэсгэлэн, Европын үзэсгэлэн гэдэг хоёр том үзэсгэлэн гадаадын орнуудаар аялдаг байсан үзэсгэлэн Монголдо нэгтгэж авчираад тэрийг нэгдсэн журмаар дэглэж тавьсан юм байна. Энэ үзэсгэлэн та бүхэн зохион байгуулалтаар үзэхэд 10 цагаас маргааш Хүмүүн Монгол дээр 10 цагаас цуглаад үн төлбөр өгөөд дээрээс нь тайлбартаар та бүхэнд үзүүлэх гэж байна. Тэгэхээр одоо энэ ярьж байгаа энэ олдорт газруудын цаг үеийн ялгаа тухайн олдорт газруудад амьдарч байсан гол төлөөлөгчд мөн хосгүй хүндэд орсон нэг ховор үзмүүд юм байна. Та бүхэнд эндээс үзэх боломжтой байна. Тэгээд энэ нэмэгдийн цаг үеийн үлэг гөрүүлүүд маань өөрсдөө маш том гигант биетэй аврах том үлэг гөрүүлүүд болсон. Тэр нь болохоор цаг агаарын тааламжтай нөхцөл эдсэжлийн баялаг байдлаас шалтгаалсан байдаг байх гэж тодорхойлдог. За тэгээд хамгийн гол нь орон нутагт ажиллаж байгаа та бүхний хувьд манай байгууллагын зүгээс хүсэхэд энэ үлэг гөрүүлийн олдорт газруудаас гадна ер нь палеонтологийн олдорт, археологийн олдорт газруудад дураараа малтлах хийх, мөн тэдгээрийг ашиг олох сонирхлоор ухаж малтах эрдэнэ сүйтгэх ажлууд нэг хэсэг их эрчимтэй явагдсан л да. Тэр нь уг олдорт газрууд маань хүний хөлөөс зайдуу хараа хяналтаас хол байдаг. Нөгөө талаас энэгээр ашиг олж болох юм байна гэсэн үйл сэдэлтэй хэсэг билүү өсөд бие уснаас их шалтгаалжсэн. Тэгээд хэрвээ та бүхэн ямар нэгэн байдлаар үлэг гөрүүлийн юм уу эсвэл палеонтологийн олдортой ингэж эвдэж гэмтээсэн ч юм уу эсвэл шинээр олдсон тохиолдолд яах вэ гэдэг аргачлалыг энэ арын слайданд үзүүлнэ. Гэхдээ энэ зурган дээр юуг харуулж байгаа гэхээр энэ бол уг нь бүтэн байсан олдорыг ухаж төнхөөд эвдэж сүйтгэж хийсэн жишээ харагдаж байна. Тэгээд биднээс очиод GPS дээр тэмдэглээд баримжуулаад зургийг авч байгаа. Энэ бол нэг хүн ашиг болоод эсвэл ашиг олохоо өнгөрч байгаа асуудлаас гадна шинжлэх ухааны ач холбогдол нь буурч байна. Нэгдүгээр, хоёрдугаар энэ цаашаа яаж үргэлжлэх байсан, ямар нэгэн ховор олдорч олдох байсан боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр эднээс бол тэгж хайрлах сэтгэлдүүгээр маш харгас хэрцгий
ханддаг л да. Зарим тохиолдолд бол хэлхээтэй олдврыг ярцаатал нь ил гаргаж илүүрчээд зөвхөн толгойг таслаа аваа явчихдаг ч юм. Эсвэл дээгүүр нь гүгээд алхаар нүдээд бүгдийг бяцлаа хийцсэн ч байдаг юм уу. Иймэрхүү дүр зураг, сэтгэл хэмжүүлсэн дүр зураг хэрхүүдээ явж байгаа ихээр тохиолддог л да. Тэгэхээр орон нутагт ажиллаж байгаа та бүхэн энэ явдалтай бас тодорхой хэмжээгээр тэмцээж ямар нэгэн мэдээлэл мэргэжлийн байгууллагад хандаач гэж хэлж байгаа юм л да. За энэ дээр жишээлхэд үлэг гөрвлийн чулуутсан ясыг цаатлынх нь их хурцснаас ингээд мултлаад салгаад авчихсан. Ор мөр нь харагдаж байгааз энэ одоо нэг сэрний ясны үргэлжлэл байсан болов гэмээр доотлын тэр эрчиг хэрэгсэх нь болохоор хавирганы үлдэгдэл байсан болов гэмээр ингээд мултаа авчихсан. Тэгээд сая соёл спорт аж жуулчлалын яам байгуулагчнаар гадаадад хулгаараар гарсан олдрууд маань төр засгийн болоод мэргэжлүүдийн хүчин чармаалтаар нэлээд их олдрууд буцаж ирсэн олон улсын хэмжээндсэн за энэ Монголоос олдож байгаа олдрууд их өргөн аймаалагддаг байсан нэлээд хомигдож байгаа. За энэ юу болохгүй байж шүү гэсэн сэдэлсэл төрж байгаа. Тэрнээс шалтгаалаад гадаад зах зээл нь хаагдж байгаа шалтгаалаад дотоод зах зээлсэн багасч байгаа болов уу гэж найдаж байгаа. Мөн эрүүгийн хуулийн соёлын эсрэг гэмт хэргийг бас тусгай зүйлийг оруулж болгож өгч байгаа. Энэ харгас сэтгэлгүй нөхдүүдэд бас сургамж болох болов уу гэж найдаж байгаа л да. За тэгээд палеонтологийн олдрыг олдсон үед яах вэ гэсэн нэг асуудал байна. Яг тэр үед хамгийн чухал палеонтологийн олдор юугаараа үнцэнтэй байдаг вэ гэвэл тэр олдор хэлхээтэй, тэр олдор толгойтой байна уу гэдгээс илүү тухайн олдор нь ямар олдорт газар байж байгаа. Тухайн олдорт газрынхаа унган хөрсөн дээр нь байж аж тэр нь шинжлэх ухааны асуудалтай, таны мэдхүйн асуудалтай байдаг юм л та. Тэгэхээр хэрвээ та бүхэн палеонтологийн олдрыг олох юм бол аль болох хөндөхгүй өөрсдөө дур мэдс гараараа барихгүй байхыг сануулж байна. Тэгээд олдрын байрлалыг GPS төхөөрөмжөөр нэлээд сайн авчих юм бол дараа нь биднээс тэрийг хайж олоход их төхөмтэй байдаг л та. Тэрнээс гадна тухайн олдрыг орчныг нь харуулсан зургийг аваад тэр нь аль болох олон талын эсвэл баримжаалах содон юм уулч үйдэг юм уу, усч үйдэг юм уу тэрийг харуулсан зүйлүүд байвал буцаж эрен сурвалжиж олоход их төхөмтэй байдаг юм аа. Мөн тэгээд хамгийн гол асуудал нь эрх холбоо орон нутагтай биднээс холбогдоод ажиллах. Орон нутгаас манад хандах хандлага мэдээж байдаг ч гэсэн тэр нь бол хангалттай их байдаг юм аа. Тийм учраас аль болох мэргэжлийн байгууллагад нь хандаад мэргэжлийн байгууллага нь зохицсны аврал малтлаг хийх юм уу эсвэл буцааж болох ёстой юм уу тэр арга хэмжээг аваад явал тухайн олдрын үн цэн талаасаа аврал хамгаалж болох магадлал нь өндөр байх талаасаа чухал байдаг юм аа. Тэгээд та бүхэн манай байгууллагатай холбоо барих хаяг энд харагдаж байна. Манай байгууллага сая шинжлэх ухааны академийн бүтцийн өөрчлөлтөөр палеонтологийн төв байснаа геологийн хүрээлэнтэй нэгдээд палеонтологи геологийн хүрээлэн болсон. Одоо энэ албан ёсны хаяг нь энэ байгаа боловч хүн олоход амар хаяг гэх юм бол байгалийн түүхийн музейн баруун талд залгаа байдаг юм байна. Та бүхэн тэгээд эдгээр утаснуудаар холбогдож болохоос гадна мэйлээр холбогдож болно. Тэгээд соёлын юмны төвөөр дамжуулаад бидэнтэй бас холбогдох өргөн боломж байдгийг та бүхэн бас мэдж байгаа. За ингээд та бүхэн ажлын ажиллагчид